За, сайн байцгаана уу залуусаа. Хаяг үзье. За, хувьсгчийн хаягийг end operator ашиглан авдаг. За, хүснэгтийн нэр нь хүснэгтийн хаягийг илэрхийлдэг. За, чинь би энд A гэдэг хувьсгч зарлангуудаа тэндээ суудахтай. За, энд R гэдэг хүснэгт юм дарлаа. За, A-гийн хаягийг авахтаа болохоор урталт нь энд бичнэ. За, R-ын хаягийг болохоор угаасаа зүгээр шууд ингээ авчиж болно. R-ын нэрийг бичих юм бол R-ын хаягийг авчна. За бас урталт нь арын нэрнийх нь урталт бас хаягийнхаа операторыг бичих юм бол бас л юуг авчнаа. Хаягийг авна. Энд одоо харагдаж байгаа энэ хаяг нь болохоор угаасаа компьютерийн нөгөө хаяг нь болохоор ингэж харагддаг юм. За одоо чинь энэ тооны хаяг нь ийм TX1111 байх юм бол за арын хаяг нь болохоор TX222. За тэгэх юм бол бас ингэж хаяг нь гарч ирж байна. За урталт нь эндийг бас тавьсан ч адилхан ялгаагүй хаяг нь гарч ирж байна. Энд болохоор зөвхөн нэрийн бичсэн, энд болохоор хаягийг энэ хоёр болохоор хоёулаа хаягийг нь буцааж байна. За ингэх юм бол хаягийг нь авна. Харин зүгээр А гэж хэвлчих юм бол утгыг нь авчихна. Текст утгыг нь хэвлчихнэ гэсэн үг. За ингэж ямар ч гэсэн зүгээр ингэ хэвсгэж байх юм бол урталт нь энд тавьж хаягийг нь авдаг байх юм. За хүснэгт байх юм бол за яаж ч авсан болно. Гэхдээ мэдээж зүгээр нэрийн бичүүлэл амар шүү дээ. За заагч. За заагч бол өөр хувьсгчийн хаяг хадгалдаг хувьсгч юм аа. За хувьсгчийн хаяг хадгалдаг хувьсгч гэсэн үг. За заагчийг болохоор энэ төрлөө бичээд урталт нь од тавиад хувьсгчийн нэрээ бичиж ингэж одтой ингэж хувьсгчийн нэрээ бичиж заагч хувьсгч үүсгэдэг. За тэгээд int od EP гэдэг нь болохоор int pointer гэдгийг товчлсон байна. За double давхар тоон төрлийн заагч хувьсгч. За float төрлийн заагч хувьсгч, тэмдэг төрлийн заагч хувьсгч гэдэг. За бүхэл тоон заагч, давхар ботхой тоон заагч, тэмдэгтийн заагч. За одоо би жишээ нь i тэнцүү 10 гэдэг ийм тоо зарлчий. Тэнгүүтээ int od за int pointer тэнцүү гингүүтээ i-ийн хаягийг өгч гэсэн үг. Хаягийг нь хадгална. Одоо EP дээр бид нэр i-ийн хаягийг хадгалж байгаа гэсэн. Одоо бид нар шууд EP гэж хэвлэх юм бол бид нар энд заагчийн утга буюу i-ийн хаягийг хэвлэнэ. Зарим od гэх юм бол бид нар яг энэ хаягн дээрх утгыг буюу яг i-ийн утга руу хандаж чадна гэсэн үг. Би od p биш od ep гэх юм бол яг өөрөө эн чинь хаягийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэр хаягн дээрх утгыг нь авъя гэх юм бол буюу энэ 10 гэсэн утгыг авъя гэх юм бол ингэж ашиглаж болох нэ. За энэ туршиж үзье одоо. За энийг болиулаад за эхлээд за энэ даа тэнцүү 10 гээд int r гэж зарлчаа. За 10 хэмжээтэй. Тэнгүүтээ cout end гээд за энийг эхлээд өмнөхийг нь туршаад үз. За ингэх юм бол ямар ч гэсэн хаягнуудыг нь бүгд хаягийг хэвлэнэ гэсэн үг. За энд А-гийн хаяг, энд болохоор R-ийн хаяг бас R-ийн хаягийг хэвлэж байна. Хүснэгтэй хаягуудыг хэвлжлээ. За энэ болохоор ер нь бол компьютер дээр хадгалагдж байгаа байрлал гэсэн үг. За одоо болохоор энийг туршиж үзье. Хаягийн хувьсгчийг туршиж үзье. За int pointer гээд зоод бүхэл тоон төрлийн хаягийг хадгалдаг хувьсгч гингүүтээ А-гийн хаягийг хадгалж. За А-гийн хаягийг болохоор урталт нь end тавиад хаягийг авчнаа. За ингээд одоо бид нар P-гээ хэвлэж үзье. За энд P-гээ хэвлэе. Зүгээр P-гээ хэвлэх юм бол одоо A-гийн хаягийг хэвлэнэ гэсэн үг. За od P гэж хэвлэх юм бол бид нар A-гийн утгыг нь хэвлэнэ. Od тавьж яг тэр хаягаа хувьсгчийнхаа утга руу хандаж чаддаг. Утгыг нь авна гэсэн үг. За ингээд энэ болохоор А-гийн хаяг, энэ бас А-гийн хаяг. Бид нар яг шууд хаягаа хувьсгчид хадгалсан утгыг нь хэвлэвэл яг хаягийг нь хэвлэнэ шүү дээ. Тэгвэл харгалзах утгыг нь бас хаягаа хувьсгчаар нь дамжуулаад одоо P-гээрээ дамжуулаад ингээ утга руу бас хандаж чадна. Урталт нь од тавьчих юм бол ингээ утга руу ячнаа гэсэн. За энд болохоор зарлж байгаа од нь болохоор яг хаягаа хувьсгч гэдгийг тодорхойж өгч байгаа гэсэн. Зарлахтаа. За энд болохоор ашиглаж байгаа од нь болохоор яг тэр хаягн дээрх утгыг нь авахтаа ашиглана гэсэн. Бас ингэж болно. Энтэй адилханаар хаягн дээр утгыг нь авах юм бол шууд
Ингэж болно. За тэгэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр i-гийн хаягийг авчингуудаа тэр хаягн дээрх утгыг нь авч ийна гэсэн үг. Гэтэ мэдээж ер нь бол зүгээр шууд ингэ бичсэн дээр л. Гэтэ зүгээр ойлгуулахын тулд эхлээд энд а-гийн хаягийг нь авчиж байгаа. Дараа нь а-гийн хаягийг авчаад дараа нь а-гийн хаягн дээрх утгыг нь авчиж байгаа гэсэн үг. За иймэрхүү байдлаар хаягн дээрх утгыг нь болохоор хаягн дээрх утгыг од тавьж авч болох нь. За хувьсгчийн хаягийг болохоор энд тавьж авах нь. За харин хүснэгтийн хаяг нь болохоор угаасаа хүснэгтийн нэрэнд байх нэ. За эсвэл хүснэгтийн хаягийг бас өөрөөр авч болно. Тэр нь яаж вэ гэхээр за хүснэгтийн хамгийн эхний элементийн хаяг гэдээ авчиж болно. За хүснэгтэд элементүүд дараалж байрладаг гэсэн шүү дээ. Тийм болохоор хүснэгтийн хамгийн эхний элементийн хаягаа гэдэг чинь хүснэгтийн хаягаа гэсэн үг. Ингээд энэ чинь бид нар хүснэгтийн нэрийг шууд хэвлэсэн. Энд болохоор бид нар хүснэгтийн хамгийн эхний элементийн хаягийг хэвлэсэн. Энд болохоор хүснэгтийн одоо нэрнийх нь өмнө эндийг тавиад бас хаягийг авсан. Гуруулаа адилхан. Хүснэгтийн хаяг руу ингэж 3 янзаар хандаж болох нэ. За ингэж болох. За тэгвэл энд P2 гिचгүүтээ бид нар шууд хүснэгтээ ингэж энэ чинь хүснэгтийн нэр чинь өөр хаягийг нь илэрхийлдэг гэсэн чинь ингэх юм бол бас л бид нар хүснэгтийн хаягийг өсгөж ашиглаж ингэж хандаж болох нэ. За P2 нь болохоор бас л хүснэгтийн хаягийг илэрхийлнэ. За ингэж энд болохоор P2-оор хийсэн харагдаж байна. За ингэж хүснэгт болон хувьсгчийн хаягнууд руу хандаж болох нэ. За хоосон загч. За нул утгыг заагчийг харгалзах үед оноож өгдөгөө. Заагчийг зарлах үед оноож өгдөг. За одоо энэ чинь int odd pointer гिचгүүтээ тэмцэл унуулгдсан байна. За тэнгүүтээ pointer-оо хэвлсэн байна. Ингэх юм бол одоо tag гэж хэвлэнэ. Хэрвээ pointer нь хоосон одоо биш гэдгийг шалгах юм бол одоо pointer гिचгүүтээ ингээ биччих юм бол pointer-ийн утга хоосон бишээ гэсэн үг. За харин ингэж шалгах юм бол pointer-ийн утгыг хоосон байна гэж шалгана гэсэн үг. За яагаад вэ гэхээр угаасаа энэ tag гэсэн утга буцааж байгаа бол угаасаа tag гэдэг чинь нэг худлаа гэсэн үг учраас ингээд tag-ийн эсрэг нь гэдэг чинь 1 гэд ер нь бол утга нь хоосон байна гэдгийг шалгаж байгаа гэсэн үг. Энд болохоор хэрвээ тгээс өөр ямар нэгэн утгатай байх юм бол ер нь бол хоосон бишээ гэд тэгчиж байгаа гэсэн үг. За ер нь бол нул гэсэн утгатай зарлаж өгөх хэрэгтэй. Хэрвээ хоосноор зарлах гэж байгаа бол ингэс нь илүү дээр байдаг. За одоо энийг туршиж үзье саяныхыг. За int odd p3 тэнцүү 0. За эсвэл шууд тэг гэж өгсөн болно. Одоо болох байх гэж бодчих. Би яг туршиж үзэх болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ болно л гэж бодож байна. За тэгээд Shaft P3-аа хэвлэхэд угаасаа тэгл гэж хэвлэн штэ. За тэнгуүтээ одоо энд нь шалгана. Хэрвээ хоосон байна уу гэдгийг шалгая гэх юм бол P3. За ингэх юм бол хоосон биш байх гэсэн үг. Shaft за хаяг байна гэсэн үг. За хаяг байна гэж хэлчих. За ингээд за эсрэг тохиолдолд нь болохоор хаяг байхгүй хоосон байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор хоосон байна гэж хэлчих. За ингэж ер нь хаягийн өсгч утга байгаа юу байхгүй юу хоосон уу үгүй юу гэдгийг шалгаж болох нэ. Ингээд за одоо болохоор тэг болохоор хоосон байна л гэж гарч ирнэ л дээ. За ингээд тэг гээд хоосон байна гэж гарч ирж байна. За бид нар энд нь болохоор шууд P3-д утга өгч л та ямар нэг хаягийн утга. За P3-да P2-ийнхоо хаягийг өгч. Тэгэх юм бол биднэрт энд хаяг байна гэж гараад. Яг л бид нар утгыг нь өөрчилж байгаа учраас. За ингээд хаяг байна гэж гараад ирж байгаа. За өнний өмнө хэвлэхдээ болохоор хоосон байсан. Тэнгүүтээ дараа нь хаягийг өөрчилчихэд хаягтай байна. За ингэж хоосон заагчийг ашиглаж болох нэ нулыг. За заагч үйлдэл. За заагч дээр энэ арифметик үйлдэлийг ашиглаж болтгоо. Нэмэх хасахыг. За яагаад гэвэл нөгөө хүснэгт чинь санах бай дараалан байрладаг шүү дээ. Тийм учраас дараагийн утга нь гэдэг нь ер нь бол дараачийн элемент рүү тиймэрхүү байдлаар хандж болно гэсэн үг.
За энд болохоор бид нар энэ дар гэдэг үснэгт 5 элементтэй зарласан байна. Тэнгүүтээ од P гингүүтээ арынхаа хаягийг өгсөн. За одоо энд бид нар P-ийн P нь болохоор эрс бага буюу тэнцүү. Энэ хамгийн сүүлийнх нь элементийн хаягнаас бага буюу тэнцүү байна гэдэг чинь бид нар яг дараалан энэ элементүүдээр гүйж байгаа гэсэн үг байхгүй юу? За P-д болохоор бид нар хамгийн ихний хаяг гэдэг чинь хамгийн ихний элементийн хаягийг зааж байна. Заадаг юм байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ энд болохоор бид нар хамгийн сүүлийн хаяг хүртэл нь давтнаа гэсэн үг. Хамгийн сүүлийн элементийн хаяг хүртэл. За тэгээд P-гийнхаа хаягийг нэгээр нэмэгдүүлээд тэгээд энд нь болохоор тэр тухайн хаягн дээрх утгыг нь аваад хэвлэж байна. За энийг туршиж үзье. За энд А гээд тэг 1 2 3 4 за ийм хүснэгт зарлчаа. Тэнгүүтээ энд од хаягны хэсэг зарлангуудаа хүснэгтийн хаягийг өгчлөө. Одоо болохоор за while P-ийн эрс бага буюу тэнцүү А-гийн 4-р элементийнх нь хаягийг нь авнаа. Тэнгүүтээ Cout А-гийн P-ийн утга тухайн хаягных нь утгыг нь хэвлэнгүүтээ доотлолт нь P нэмэх гэдэг нь болохоор дараагийнх нь хаяг руу шилжиж байна гэсэн үг. За ингэхэд ер нь бол тэг 1 2 3 4 гэдгийг хэлэх ёстой. Энэ илүү тайлбарлахын тулд нэг иймэрхүү жишээ орж иж байгаа. Тэрнээс ч тэгвэл хүснэгтэрэг үгээд хэвсэн хамаагүй амар. За тэгвэл одоо эсрэгээр нь хаягийг нь хэвлэж үзье. Энэ ямар хаяг вэ гэдгийг нь хэвлэж үзье. За тэгвэл одоо хаягнууд нь дарааллаад хэвлэгдэнэ гэсэн үг шүү дээ. За энд болохоор ингээд тэг 4, тэг 8, тэг C 10 гэж хэвлэгдэж байна. Тэгвэл яагаад ингэ 4-өөр нэмэгдээд хэвлэгдээд байна вэ гэхээр чи нөгөө int төрөл чи нөгөө 4 байтын хэмжээгээд эзэлдэг шүү дээ. За тэгвэл энд болохоор ингээд нэг тоо чинь 4 байт эзэлдэг учраас дараагийнх нь тоо нь 4 байтын дараагийн хаяг дээр байрлана гэд ингэж хэлж өгч байгаа гэсэн үг. За энэ хаяг нь болохоор ингэж яг 4-4-оор нэмэгдэнэ гэсэн үг. Яг тухайн төрлөөсөө хамаарч санах үед ямар хэмжээ эзэлдгээс хамаарч ингээд дараа нь ингэ байрлана. Одоо чинь хамгийн ихний элементний хаягт дараагийн элементний эхний хаягаас 4 байтын дараачийн хаягт нь гэсэн үг. Ингээд байрлана гэдгийг ингэж олж болох нэ. Харж болох юм. За хүснэгт рүү заагч. За энийг түрүүн ярьсан шүү дээ. Хүснэгт рүү ингэж зааж болно. Хүснэгтийн нэр эсвэл зүгээр нэрнийхээ хаягийг аваад эсвэл эхний элементийн хаягийг аваад хүснэгт рүү зааж болно гэдгийг ярьсан болохоор дөргичөө. За заагч хүснэгт. За энэ болохоор заагчаар бас хүснэгт зарлж болтгоо гэдгийг хэлж байгаа. За тэгээд энд ийм хүснэгт зарлцсангуудаа эндээ болохоор бид нар харгалзах хүснэгтийнхаа утгуудад нь хаягийг нь өгчөж байгаа гэсэн. Одоо яг энэ 19 тооны хаягийг нь өгөнгүүтээ за дараа нь болохоор яг тухайн хаягн дээрх утгуудыг нь ингээ харгалзан хэвлэж үзэж байна. Энэ болохоор зүгээр жишээ учраас ингэж яг авч үзэж байна гэсэн. За одоо туршиж үзье л да. За энэ нь энэнгээр бэжик. Тэнгүүтээ int од P хүснэгт 5. За тэнгүүтээ for int тэнцүү тэгээс эрс бага 5 нэмэх гээд P-ийн дэ тэнцүү A-гийн E-ийн хаягийг нь өгчнө. Угаасаа энэ чинь хаяг хадгалдаг хүснэгт юм чинь хаягийг нь өгнө. Тэнгүүтээ дараа нь болохоор Cout хийчих шүү дээ. За дараа нь болохоор Cout гээд P-ийн E-ийн хаяг энэ ч одоо хаяг P-ийн ч ер нь бол хаяг. Энийг илүү харах юм бол хаалт тавьчихгуудаа хаягийг нь биччихье. За тэнгүүтээ энэ хаягн дээрх утга гэдэг нь болохоор тасал тавьж агаад за од гээд P-ийн E-дгээр хаягн дээрх утгыг нь авчиа. Тэнгүүтээ энд хаалт тавиад шинэ мөрөнд орч. За ингэж харж үзэх юм бол хаяг болон утгуудыг одоо зэрэгцүүлээд хэвлэнэ гэсэн үг. За энэ хаягн дээр утга нь тэг 1 2 3 4 гэд ингээд хаяг болон утгуудыг ингээд хэвлэж байна. За ингээд хүснэгтээр ч ашиглаж болно гэдгийг харуулж байна. За давхар загч.
За энэ болохоор юу вэ гэхээр бид нар энэ нугаар гэдэг за хувьцаг тарлангуудаа тэнгуүтэ 100 гэсэн утга өгчлөө. За эндээ болохоор хаягийг хавтгалчлаа. Варынхаа хаяг. Энд болохоор энэ хаягныхаа хаягийг хадгалчихсан. За энд болохоор хаягныхаа хаягных нь хаягийг хадгалнаа гэсэн үг. За ингэж бүр давхар бол хэд бол хэдэн чим таагч явж болно. За энийг одоо турш үзье. За хэрвээ энэ p-ийн таагч утга гэх юм бол odd p гэх юм бол биднэрт одоо 100 гэсэн утга ирнэ гэсэн үг шүү дээ. За p чинь одоо хаягийн хаягийг хадгалдаг. Хаягийн өвсгчийн хаягийг хадгалдаг шүү дээ. Тэгвэл бид нар энэний утгыг авахын тулд 2 од тавина. За энд болохоор 3 од тавьж иж эвтэр 10 гэсэн утга руу ханднаа гэсэн үг. За одоо энийг туршиж үзье. За int тэнцүү 10. Int од p тэнцүү a-гийн хаяг. Int од p тэнцүү p-гийн хаяг. Int од p гэж болохгүй шүү. pp. Айд өөр нэр хүн. ppp тэнцүү pp-гийн хаяг. За ингээд хийгээд өгч нэгсэн. Одоо болохоор энийг утгыг хэвлж үзье л да. За cout а гэж хэвлчингүүтээ дараа нь болохоор хаягийг хэвлчингүүтээ дараа нь хаягийн өвсгчийг нь хадгалдгийнх нь хаягийг нь хэвлэнгүүтээ тэрний дараа тэрийг нь хадгалдаг хаягийг хэвлжнэ. За дараа нь болохоор за шинэ мөрөнд орч. Шинэ мөр авчингуудаа тэгээ доор нь болохоор одоо утгуудыг хэвлэе. За гэд за нь бол угс хэвлэндэ шүү дээ. За p-ийн утга гэж авах юм бол од p гэдээ авчна. За тэнгуүтээ од p pp-ийн утгыг од p pp. За ингэнэ гэсэн үг. За эндээ заавад заана. За ингэх юм бол тэр нь ингээ хэдэн давхарч хийж болно гэсэн үг. За эхлээд 10 гээд хаяг 3 хаяг байна. Дараа нь бас 10 гэсэн хоомод гарч ирнэ гэсэн үг шүү дээ. За энэний хаяг болохоор энэ. За энэнийг хадгалж байгаа хаягаа өсгөж байгаа хаяг нь болохоор энэ. За энэнийг нь хадгалж байгаа хаягаа өсгөж байгаа хаяг болохоор энэ. За утгын бүр 3 дамжсан хаягаа өсгөж байгаа утгыг нь гаргаж авахын тулд утгын утга гэдэг ингээд иймэрхүү байдлаар гаргаж авч болно гэсэн. За ингэж бас ашиглаж болох нэ. Бид нар хаягаар нь дамжуулж нөгөө утгыг нь өөрчилж болно гэсэн үг. Яг үндснийх нь үндсэн өсгөж байгаа утгыг өөрчилж болно. За таагчийг функцийн параметраар дамжуулах. За энд болохоор ингээд swap гэдэг функц. Энэ хоёр тооны утгыг нь сольдог функц байна. За тэгээд int od a гэд заагч 2 заагч өсгөж. За тэнгуүтээ энд болохоор бид нар c-дээ болохоор a-гийнхаа утгыг нь хадгалсан. Энд болохоор a-гийн яг тухайн утгыг нь утганд нь b-гийнхаа утгыг өгнө. За b-гийнхаа утганд нь болохоор c-гээ өгнө гэж. Энэ болохоор юм swap үйлдэл хийж байгаа сольжиж байгаа хоёр утгыг. За a-гийнхаа утгыг эхэлж хадгалж авчихгуудаа төрөлөөр дараа нь a-гийнхаа утганд b-гийнхаа утгыг өгч. Дараа нь b-гийнхаа утганд болохоор өмнө хадгалсан a-гийнхаа утгыг өгөх юм бол ингээд солигчно гэсэн. За энд болохоор бид нэр int a10 b5 гэсэн хоёр хувьсгч дарлангуудаа тэгээд энэ хаягийн хоёр хаягийг нь оруулчихна гэсэн. Тэнгүүтээ дараа нь a b-г хэвлж харах юм бол 5 байна гэсэн. За энийг туршиж үзье. Void swap гингүүтээ int od хаяг байна. Int od b. За тэнгүүтээ int temp төр зур хадгалах хувьсгч нь за бид нар a-гийнхаа утгыг нь хадгалчаа гэнэ. Тэнгүүтээ a-гийнхаа утган дээр тэмцүү b-гийнхаа утгыг нь өгчнө. За тэнгүүтээ b-тэй болохоор төр зур хадгалсан temporary буюу төр зур хадгалсан утгаа өгчнө. Ингээд энэ swap хийгдэж байгаа гэсэн. За одоо болохоор за int a тэмцүү 10 b тэмцүү 20 гэж 10. За тэнгуүтээ swap гээд a-гийн хаяг b-гийн хаягаар нь дамжуулаад өөрчлөлөө. Доотлолт нь болохоор cout a
B-гээ хэвлэлчнэ. За энэ дээр нь бас хэвлэе. За тэгэх юм бол 10 20 гэж хэвлэнгүүтээ энд шинэ мөрөнд орчих. Доотлолт нь болохоор 20 10 гэж хэвлэнэ гэсэн үг. Яагаад гэвэл А Б-гийнх нь утга нь солигдож байгаа гэсэн үг ш. Тэр нь функц дотроо солигдож байгаа. Тэгээ яагаад тэгвэл функц дотроо солигдож болж юм гэхээр уг нь энэ чинь дотоод товсгогч болохоор энэ чинь утга нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Гэхдээ тэдний дотоод товсгогч гэсэн бид нар хаягаар нь дамжуулаад утгыг нь сольж байгаа болохоор болж байгаа гэсэн үг. За бид нар 10 20 гэдэг утгыг 20 10 гэдэг ингэ хэвлэж байна гэсэн үг. Яагаад вэ гэвэл энд бид нар ингээд хаяг нь хүрээд ирж байгаа шүү дээ. Хаягийг нь ашиглаж байгаа учраас бид нар ингэ сольж болж байна. Хэдий дотоод товсгогч гэсэн хаягаар нь дамжуулаад яг жинхэнэ товсгогч руу хандаж болно гэсэн үг. Бид нар од А гэж авах юм бол яг хаягаар нь дамжуулаад жинхэнэ яг тухайн хаягийн утгыг авчиж байгаа шүү дээ. Ингэснээр яг бид нар утгыг нь сольж болох нэ. Хэрвээ бид нар ийм биш байх юм бол сольж болохгүй. За одоо жишээ үзье л да. За swap 2 хичээ. Тэнгүүтээ энд нь зүгээр энгийн хувьсгч байх юм бол сольж болохгүй гэсэн үг. Swap 2. За ингэх юм бол сольж болохгүй. Яг үгүй жинхнээсээ жинхэнэ энэ чинь тусдаа гэдэг дотоод хувьсгч зарлагдж байгаа. Тэгэнгүүтээ энэний утга нь 10 гээд 10-ын утга нь энэ дотроо өөрчлөгдөж байгаа ч гэсэн энэндээс гарахтаа функцээс гарахтаа яг хэвээрэл байна гэсэн утга нь өөрчлөгдөв. За ийм маягаар ингэж функцийн параметрээр дамжуулаад функц дотроо утгыг нь өөрчлөхөөр болох юм бол ингэж ашиглаж болох нэ. За заагчийг функцийн параметраар дамжуулах. За үргэлжилж байна. За энд болохоор А хүснэгтийн нийлбэрийг авнаа. За энд болохоор яг хүснэгттэй адилханаар ашиглаж байгаа гэсэн. Хүснэгтийн нэр чинь нөгөө хаяг эхлэх хаягийг нь заадаггүй шүү дээ. Тийм учраас яг шууд А-гийн И гэж хандаал яг хүснэгттэй адилханаар энд болохоор ашиглаж болно гэсэн үг. За энийг туршиж үзье. Void sum void гинэ. Int. За int бүхэл тоо утга буцаахгүй бол void гэж байгаа ш. Хэрвээ void-оос өөр ямар нэгэн буцаах төрөл бичих юм бол заавал return гэж буцаах хэрэгтэй. Void-ийн үед болохоор return-ийг бичих шаардлагагүй. Яагаад гэвэл буцаах утгагүй учраас. За энд болохоор int odd a гээд айгаа хэсэгч оруулаад ирнэ. Энд болохоор int n гээд хэмжээг нь оруулаад ирчихсэн. Тэнгүүтээ за s тэнцүү тэгээс for int i тэнцүү тэгээс i нэрс баг n i нэмэх S нь нэмэх тэнцүү А-гийн И гэдээ авчихсан. Угаасаа энэ чи хаяг юм чинь яг хаягийнх нь тэддэг элементийг авна гэдээ ингээл оруулаад өгч гэсэн. Тэнгүүтээ return S гээд яг нийлбэрийг авчнаа. За одоо болохоор турч үтэл та. Sum. За энэ хүснэгтээ тарлч. Int A. Тэг. За 1 2 3 4 5. За ийм хүснэгт. За хүснэгтийн эхний 5 элементийн нийлбэрийг харьяа гэх юм бол 15. Энд бас давхар А гэж зарласан болохгүй. Энийг боловч. За ингэх юм бол 15 гээд гаргаад ирнэ. Яг өмнө хэдлээ зүгээр хүснэгт оруулж ирсэнтэй адилханаар ингэж ашиглаж болно гэсэн. Угаасаа хүснэгт чи юу нь бол хаяг юм чинь болно гэсэн. За ингээл ер нь 15 гэж хэвлэнэ л дээ. За 15. За ингэж болох. За заагчийг функцээс буцааж авах. Функцийн одоо буцаах утгандаа заагчийг авах. За тэгэх юм бол энд болохоор санамсаргүй тоон хүснэгтийг авсан байна. За static ийм хүснэгт тарлцсангуудаа тэр хүснэгтийнхаа хаягийг нь авсан байна. За энэ static хүснэгт тарлцсангуудаа яг тэгээс 10 хүртэл тавтангуудаа бүх элемент нэг санамсаргүй тоон утга өгчөнгүүтээ тэгээд тэр хүснэгтийнхээ хаягийг буцаасан байна гэсэн үг. За энийг туршиж үзье л та. Энийг одоо copy paste хийчихв шүү. Тэнгүүтээ энэ нэг нь арилгаад энийг нь ингэчнэ гэсэн үг. За тэгээд энэ хүснэгтээ хэвлэж шít. For int i тэнцүү тэгээс i нэрс баг 10 i нэмэх гээд А-гийн И-гээ хэвлчихнэ. За ер нь ингээд
буцааж болно гэдгийг л харуулж байгаа юм. Нэрээ тий. За авахгүй бол эн чинь тоонууд нь дараалал харагдчих шүү дээ. За ингээд 41 ингээд ийм тоонууд гал ирж байна гэсэн үг. За ингээд ямар ч гэсэн туршиж үзлээ. Энд болохоор статик хүснэгт тарлангуудаа бүх утгамд нь санамсрахгүй утгууд өгөнгөтэй. Тэгэл хүснэгтэйгээ хаягийг буцаачиж байгаа. За энд статик бишээр туршиж үзье. Тэгвэл яах нь вэ? Статик бишээр туршихад болохгүй байна. Тэр нь яагаад вэ гэхээр эн чинь эндээс энэ дотроо хүчнтэй шүү дээ. Тэнгүүтээ энэ дотроо оронгууд эндээс гарангуудаа устчихна. Устцахаар тэр устсан хаягаар нь ингэж гүйж болохгүй байна л гээд ах шиг байна. За би бол тэгж л бодчих. За одоо болохоор заалтыг дараа нь үзснэ. За заагчийг үзэж дуслаа.